Бенин улсыг төлөөлж одоо энэ хурлд оролцож байгаа. Тэгээд Африкт бол 20 улс бол энэ олон улсын нөхцөлтэй холбооны гишүүн байдаг. Миний хувьд бол би 2022 оноос хойш одоо энэ Африкийн нөхцөлтийн одоо байгууллагуудын байгууллагыг одоо тэргүүлж байгаа юм хүн. Миний бол одоо Францын улсуудын нэг онцлог бол бүгдээр одоо ихэнх нь бол Франц хэлээр одоо ярьдаг тийм улсууд бол байдаг. Бенин ч гэсэн одоо Франц хэлний тийм улс гэж одоо явдаг. Тэгээд Монголд ирсэндээ одоо их баяртай байна. Африкийн одоо нөхцөлтийн байгууллагатай одоо Монгол улсын одоо нөхцөлтийн байгууллага одоо хамтарч байгаад одоо их олзуурхаж байна. Нөгөөтэйгөр бол Африкийн одоо нөхцөлтийн байгууллага нь Азийн нөхцөлтийн байгууллагатай одоо хамтарч ажиллах одоо их сонирхолтой бол байдаг. Тийм учраас бол энэ ерөнхийлөгч Баян Жаргалын одоо хийж байгаа ажил бол бас үүнд одоо их хувь нэмэр оруулна гэж одоо бодож байна. За миний хувьд бол би олон улсын нөхцөлтийн холбооны ерөнхийлөгчд нэр дэвших одоо тийм төлөвлөгөөтэй. Одоо бол 2026 оноос 2028 оны хооронд одоо энэ тус байгууллагын ерөнхийлөгчийн сонгуул ойрын үед бол болно. Тэгээд би бол бас нэр дэвшигчийн хувьд бол энэ Африка төлөөлөд одоо олон улсын нөхцөлтийн байгууллагын ерөнхийлөгч болох тийм санаатай. За энэ бол бас юутай холбоотой юм бэ гэхээр одоо Латин Америкийн орнууд одоо 14 удаа энэ ерөнхийлөгчийг бол хийсэн. Европынх бол 15 удаа хийсэн. Гэтэл бол Африкс бол нэг л хүн одоо энэ өнгөрсөн хугацаанд бол энэ ерөнхийлөгчийн одоо албыг одоо ашигласан байдаг. Азаас бол ерөөсөө ерөнхийлөгч одоо сонгогдож байгаагүй байна. Олон улсын нөхцөлтийн холбооны. Тийм учраас бол бидээс бол одоо энэ Азийн орнуудтай хамтарч хагаад одоо ерөнхийлөгч одоо Африк Азаас одоо сонгуулж чадвал одоо их зүгээр байна. Миний хувьд бол Африка төлөөлөд ингээд нэр дэвших одоо тийм санаатай байна. Тэгээд за нөгөөтэйгөр бол Монголыг харахад бол та бүхний одоо үйл ажиллагаа бол маш одоо их өөдрөг эрчимтэй хөгжиж байгаа юм байна. Тэгээ биний улс ч гэсэн одоо тийм болоосай. Та бүхэн бас боломжоор одоо бас биний улсад очиж бас манай байдалтай одоо танилцуулах сайн байна.